Хуулийн төслийг дэмжиж байгаа өргөн бэсэн гишүүдийн нэг байгаа. За цаашдын бас хилцүүлгийн шатууд дээр нэлээд бас наривчилж ярилцах асуудлуудыг бас манай хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын ороо бас одоо нэг гишүүд бас одоо хэлж байна. Санал нэг бас байна зарим гишүүдтэйгээ. За юуны төрөнд бас энэ 2013 онд за тамхины одоо тодорхой зохицуултыг хийсэн Эрдэнэ чимэг тэргүүтээ бас одоо гишүүдэд бас талархал илэрхийлье гэж бодож байна. Энэний бас үр дүнг өнөөдрийн бас одоо монголчууд бид бүхэн бас хүртээд явж байна. За ямар тач ер нь одоо дотор орчинд бид бүхэн бас одоо хамаа замбраагүй тамхи одоо татахгүй юм болсон. Дам тамхиталтын одоо нөлөө бас одоо эрс буурсан. За энэ бол одоо бидний одоо бас одоо соёл өдөр тутмын амьдралд бас нэлээд том одоо өр нөлөө болсон гэж бодож байна. За ингээд бид нар цаашдаа одоо дараагийн алхмаа бол хийгээд зөрөгтэй өөрчлөлтүүдэд оруулаад бол явах ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. Үндсэндээ одоо шинэ төрлийн одоо тамхи болон янжуур тамхины энэ хэрэглээг одоо ижил түвшинд авч үзэж тодорхой татврын үе шаттай одоо нэмэгдүүлэх энэ бодлогыг бол одоо бас дэмжиж байгаа илэрхийлье. За мөн дээрэс нь одоо бас тодорхой энэ эдийн засгийн өр нөлөөгөөр дамжуулж хэрэглээг бууруулах за тэр чиглэлийн тодорхой үйл ажиллагааг 3 одоо энэ одоо хэлбэрч шилжүүлж байгаа энэ бодлогыг бас дэмжиж байгаа бас илэрхийлье. Ялангуяа тэр хүүхдийн үдийн цаг хөтөлбөрийг бас одоо дэмжих энэ санаачлага мөн дээрэс нь одоо спорт олон нийтийн үйл ажиллагаагаар дамжуулж бас энэ одоо хорц туршлыг бууруулахын санаачлага бол маш зөвөө гэдгийг хэлье. За цаашдаа ер нь бол одоо энэ өсвөр үеийнхний хүмүүжлийн энэ одоо асуудал дээр бас тодорхой төсөв санхүүгийн энэ боломжууд бас одоо үгээр бас нэгднэ гэсэн ийм онцлогийг бас одоо харж байна гэдгийг бас одоо хэлье. За би түрүү асуултан дээр одоо асуусан. За хатуу аргаар одоо тэмцэж байгаа, эдийн засгийн аргаар тэмцэж байгаа энэ асуудлаас гадна илүү одоо бас одоо соён гэгэрүүлэх өсвөр үеийнхнийг одоо бас хорц зуршлаас сэргийлэхэд чиглэсэн энэ арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудыг бид бүхэн цаашдаа дэмжих чиглэлийн саналуудыг бас оруулах ёстой шүү. За энэ бол одоо бид бүхний хамгийн чухал одоо асуудлуудын нэг болох ёстой. За мөн дээрэс нь одоо сум орон нутгийн хувьд бол тодорхой хэмжээнд хяналтгүй байгаа хүүхдүүдэд худалдаалж байгаа энэ асуудлыг илүү наривчлах Эрдэнэт гишүүний бас саналыг бас одоо дэмжиж байна. За тодорхой тэр одоо 500 метрийн радиусын хувьд бол бас бид бүхэн зохицуултуудыг бол одоо эргэж харах хэрэгтэй. За мөн дээрэс нь одоо хяналтыг яг хэн хийх үү, яаж зохион байгуулах уу, ямар хариу арга хэмжээ авах уу гэдэг дээр бид бүхэн одоо бас тодорхой шийдлүүдийг гаргаж өгч чадвал энэ бас нэг төрлийн дэвшил болно гэдгийг бас онцлог хэлье. Хилцүүлгийн шатанд эдгээр саналуудыг бас дэмжиж илүү наривчилж бас саналуудаа тусгаж явъя. За ингээд үндсэндээ 126 гишүүнтэй болсны үр дүнг харуулах ийм одоо хуулийн төсөл гэж би бас одоо нэгдэлтэй бас бодож байна. Бүрчилсэн хэлбэрээр зохион байгуулагдсан өргөдгсөн парламентын тодорхой одоо сорилтуудтай бас тулж одоо ирж байгаа. Түүний нэг илэрлэл нь бол энэхүү одоо тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байна. Мэргэжлийн олон одоо салбарын одоо гишүүд орж ирсний хэрэг юу? Нэлээд бас одоо олон салбарын хүмүүс бас орж ирсний хэрэг юу? Энэ дээр одоо бас гарах болов гэж бодож байна. Тэгээд ажлын хэсэгт амжилт хүсье. За баярлалаа. Болормоо гişүн үгэлнэ. За